나가니 남아즈사 신호마 Хэрэв та Япон улсад очиж байсан бол гейша гэдэг нэрийг заавал сонсож байсан бах. Кёотод бол тэднийг майко гэж нэрлэдэгч ихэнх хүмүүс ерөнхийд нь гейша гэж дууддаг. Гэхдээ гейша болно гэдэг тийм амар зүйл биш. Тэд олон жилийн турш хөгжин бүжиг, ёс зүй, хүмүүстэй хэрхэн харилцах талаар хатуу сургалт дамждаг. Мөн нэр хүндтэй гейшатай уулзахын тулд ч мөн адил олон жил өмнө нь үйлчлүүлэгч байх шаардлагатай байв. Гэвч өнөөдөр бид энэ ертөнцид хөл тавьж байсан нэгэн эмэгтэйн тухай ярих гэж байна. Тэр эмэгтэй хожим Японы түүхэндх хамгийн амжигтай, харин хэрэгтэй холбогдож, хайр шунал, эзэмших хүсэл, аллагын биелэг тэмдэг болсон юм. Түүний нэрийг Сада Абе гэдэг. Зарим хүмүүс түүнийг хайрын алуурчин гэж хүртэл нэрлэдэг. Тэгвэл энэ бүхэн хэрхэн эхэлсэн юм бол? Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гэмтэргийн түүхүүд сонирхдог бол subscribe дарж шинэ дугаараа цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. 1936 оны 5 сарын 18 Сада Абе нулимсаа барьж ядан нэгэн эрэгтэй дээр очжээ. Тэр хүнийг Коро Умея гэдэг байв. Сада түүнд дахин уучлаарай, үнэхээр уучлаарай хэмээн хэлж байлаа. Умея ихэндээ түүнийг өөр эртээ уулзсандаа гэмшиж байна гэж бодсон тул инээмсэглэн зүгээрдээ би ойлгож байна гэж хариулжээ. Гэвч Сада зогссонгүй, харин ч аимшигтай үг хэлсэн байна. Хэрвээ чи миний яг одоо юу хийснийг мэдвэл насан туршдаа намайг үзен ядах болно. Тэр үед Умея юу ч ойлгоогүй. Гэвч хэдхэн цагийн дараа цагдаа нар нэгэн аимшигт хэрэг дээр очсон байлаа. Нэртэй ресторан ажиллаулдаг Кичизо Ошита гэх эр өөрийн барилж байсан дэм буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ. Үхлийн шалтгаан нь боомлолт. Гэхдээ энэ бол хамгийн аимшигтай хэсэг нь биш байв. Түүний бэлэг эрэхтэн таслагдсан алга болсон байсан юм. Цагдаа нар мөрдөн шалгалтаа эхлүүлэхэд нэг нэр байн гарч ирж байлаа. Тэр бол Сада Абе. Гэвч тэр үед Сада аль хэдийн ор сураггүй болсон байв. Маргааш нь энэ хэрэг сонин хэвлэлээр тарж Япон даяар шууган дэгдэжээ. Интернет телевиз байгаагүй үе байсан ч хүмүүс сонины мухалгуудын өмнө дугаарлан зогсож шинэ мэдээлэл хүлээдэг болсон байна. Энэ үйл явдлыг хожим Сада Абегийн айдас гэж нэрлэх болсон юм. Тэгвэл яг юу болсон юм бэ? Нэгэн эмэгтэй яагаад хайртай хүнээ хөнөөж түүний биеийн нэг хэсгийг авч явах хэмжээнд хүрсэн юм бол? Үүний хариултыг олохын тулд бид түүний бага нас руу буцах хэрэгтэй. Сада Абе 1905 онд Токио хотод харьцангуй боломжийн амьдралтай айлд төржээ. Тэр олон ах эгчтэй байсан ч тухайн үед хүүхдүүдийн эндэгдэл өндөр байсан учраас эцэст нь амьд үлдсэн хамгийн бага хүүхэд нь болсон байна. Магадгүй энэ түүнийг бусдаас арай өөрөөр өсгөхөд нөлөөлсөн баг. Ялангуяа ээж нь Садаг ихэд эрхлүүлдэг байж. Бусад хүүхдүүдийн хийх боломжгүй зүйлсийг Сада хийдэг байсан гэдэг. Хичээлээ таслах, өөрийн дуртай зүйлдээ цаг зарцуулах нь ч бий. Ялангуяа тэр хөгжимд дуртай байлаа. Тэрээр шамисан хэмээх Японы уламжлалт хөгжмийн зэмсгийг сурах болсон юм. Гэвч тэр үед шамисан сурна гэдэг өнөөдрийн шиг энгийн зүйл биш байв. Олон хүн үүнийг гейша болох замын эхлэл гэж хардаг байсан юм. Харин Садагийн хувьд энэ бүхэн улам сонирхолтой санагджээ. Тэрээр гейша нарыг зүгээр нэг урлагийн хүмүүс гэж хардаггүй байв. Тэд түүний нүдэнд үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй, хүмүүсийн анхаарлын төвд байдаг жинхэнэ одууд шиг харагддаг байлаа. Тиймээс ч Сада мөн адил бусдаас өөр байхыг хүсдэг болсон байна. Тэр нүр будалтаараа ялгарч, хувцалтаараа анхаарал татаж, өөрийн гэсэн төр төрхийг бүтээхийг оролддог байв. Гэвч гэр бүлийн амьдрал нь гаднаас харагддаг шигэ тайван байсангүй. Ах эгч нартайгаа байнга асуудал гардаг байж. Ялангуяа том ах Шинтаро болон эгч Теруко нартай холбоотой маргаан тасардаггүй байсан гэдэг. Ийм үед ихэвчлэн Сада л гэрээсээ гарч явдаг байлаа. Гадагшаа гараад ир төр хол бай. Ийм үгсийг тэр олон удаа сонссон гэдэг. Ингэснээр Сада гэрээсээ илүүтэй гудамжин цаг өнгөрөөж эхэлжээ. Түн шиг хяналтгүй өсч буй хүүхдүүдтэй нийлж хотын гудамдаар тэнэж өөрсдийнхөөрөө амьдрах болсон байна. Тэгэд 14 настай түүний амьдралыг бүр мөсөн өөрчлөх үйл явдал тохиосон юм.
Нэгэн өдөр танил залуу түүнд хүч хэрэглэн бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Энэ бол Садагийн амьдралын хамгийн том шарах болсон байна. Эхэндээ гэр бүлийнхэн түүнийг өмөрч байсан гэдэг гэмт итгээдийг шийтгэх ёстой гэж ярьж байв. Гэвч удалгүй бүх зүйл өөрчлөгдөжээ. Гэр бүлийнхэн нь Садаг өөрийг нь буруутгаж эхэлсэн бөгөөд түүнийг замбраагүй, байнга асуудал тарьдаг, хэцүү хүүхэд гэж үзэх болжээ. Тэгэд хамгийн хэрэгтэй үед нь түүнийг ганцааранг нь үлдээсэн юм. Тэр зөвхөн хүчирхийллийн хохирогч болоод зогсоогүй, өөрийн гэр бүлийн итгэлийг ч алдсан юм. Тэр үед Сада мэдээгүй. Гэхдээ энэ шарах хаягдсан мэдрэмж ганцаардал нь олон жилийн дараа Японыг цочирдуулах эмгэнэлт хэргийн үндэс суурь болох гэж байлаа. 1922 онд Сада Абе дөнгөж 17 настай байсан. Гэвч энэ үед түүний амьдрал дахин нэг эргэлт хийжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг Йокохамад байрлах нэгэн гейшагийн газар руу явуулсан байна. Зарим их сурвалжид Сада өөрөө энэ амьдралыг хүссэн гэж дурддаг бол харин Сада өөр зүйл ярьсан байдаг. Түүний хэлснээр бол аав нь түүнийг зөв замд оруулах нэрээр зарсан аж. Тухайн үед гэр бүлдээ асуудал болж байна гэж үзэгдсэн охидыг ийм газар руу явуулах тохиолдол цөөнгүй байжээ. Гэхдээ Садагийн мөрөөддөг байсан тансаг ертөнц бодит байдал дээр огт өөр байсан юм. Гейша нарын гялалзсан дүр төрхийн ард маш хатуу амьдрал нуугдаж байв. Олонх нь бага наснаасаа эхлэн олон жил сургуульд хийдэг, хөгжин бүжиг, ёс зүй, ярианы чадвар бүхнийг төгс эзэмших ёстой байв. Гэтэл Сада оройтож ирсэн байлаа. Түүнд хангалттай сургалтч байгаагүй. Өвний улмаас тэр хизээж жинхэнэ гейша болж чадсангүй. Харин хамгийн доод түвшний ажил хийж эхэлжээ. Удалгүй түүний мөрөөдөл нуран унсан юм. Учир нь тэр газрын бодит байдал урлаг биш байв. Мөнгө, биеийн үнэлэлт, амьд үлдэх тэмцэл байлаа. Сада дараагийн 5 жилийн турш энэ ертөнцид амьдарсан юм. Садагийн хувьд гейшагийн газрын амьдрал хөвчхийн аргагүй болж эхэлжээ. Өдөр бүр ижил зүйл давтагдана. Өөрийн хүсэл мөрөөдөл гэж үгүй. Ирээдүйч харагдахгүй. Тэр эцэст нь нэгэн хүнд өвчин тусчээ. Тухайн үед биеийн үнэлэгчдийн дунд түгээмэл байсан тэмбүү өвчин. Өвчин илэрсэн эмэгтэйчүүд тогтмол үзлэгт хамрагдах ёстой байсан бөгөөд энэ нь Садагийн хувьд улам доромжлол мэт санагдсан байна. Тиймээс тэр зүгтгаар шийджээ. Сада Йокохамаг орхон Осака руу явсан байна. Тэнд Японы хамгийн том улаан дэнлүүний дүүргийн нэг болох Тобита дүүрэгт ажиллаж эхэлжээ. Гэвч хаашаач явсан түүний амьдрал сайжирсангүй. Сада дүрм журамд захирагдах хүн биш байлаа. Тэр үйлчлүүлэгчдээс мөнгө хулгайлдаг, олон удаа оргож зүгтхийг оролдсон байна. Гэхдээ тухайн үеийн системээс гарах амаргүй. Оргох бүрд нь уцаан авчирдаг байж. 2 жилийн турш тэмцэний эцэстэл тэр бүрмөсөн мулдарч чадсан юм. Чөлөөтэй болсон Сада зөөгчөөр ажиллаж эхлэв. Гэвч цалин маш бага байлаа. Өмнөх орлоготой нь харьцуулах чаргагүй. Эцэст нь мөнгөний хэрэгцээ түүнийг дахин хуучин амьдрал руу түлхвчээ. 1932 онд тэр дахин биеэ үнэлэх ажилд орсон байна. Амьдрал нь нэг алхам урагшилт, 2 алхам ухарсаар байлаа. Гэтэл удалгүй бас нэг хүнд цохилт ирэв. 1933 онд ээж нь нас баржээ. Жилийн дараа аав нь мөн өөд болсон байна. Ингэснээр Сада бараг бүх зүйлээ алдсан байлаа. Гэр бүл, төшиг тулгуур, өнгөрсөн амьдрал. Бүх зүйл айжмаар нуран унаж байв. Тэр Токио руу буцаж ирсэн ч өмнөхөөсөө илүү ганцаарсан нэгэн болжээ. Тэгээд удалгүй дахин нэг үйл явдал тохиосон юм. 1934 онд цагдаа нар хууль бус биеэ үнэлэх газарт нэгжлэг хийх үеэр Сада баригдсан байна. Гэхдээ энэ баривчлага түүний амьдралыг санаанд ормгүй зүгт хэрэгүүлэх гэж байлаа. Садаг удалгүй нэгэн нөлөө бүхий эрс боллуулжээ. Түүний нэрийг Киносуке Касахара гэдэг байсан. Тэр цагаас хойш Сада түүний нууц амраг болсон юм. Эхэндээ бүх зүйл сайхан мэт санагдаж байлаа. Тэд хамтдаа олон шөнө өнгөрөөдөг байв. Сада түүнд үнэхээр татагдсан бололтой. Түүний анхаарал, түүний халамж, түүний хүрэлцэх мэдрэмж. Сада бүхэнд нь автжээ. Гэвч удалгүй асуудал гарч эхэлсэн байна. Сада түүнээс эхнэрээ орхиод өөртөө нь гэрлэхийг хүсч. Хариулт нь үгүй. Тэгвэл өөр хүнтэй уулзаж болох уу гэж асуув. Хариулт нь бас л үгүй. Касахара Садаг өөрийн өмч мэд үзэж эхэлсэн байна. Харин Сада үүнийг хайр гэж мэдэрсэнгүй. Хоригдол болсон мэт санагджээ. Хожим нь тэр энэ тухай дурсахдаа би яг л торонд орсон шувуу шиг байсан гэж хэлсэн байдаг. Эцэст нь Сада түүнийг орхиж явсан юм. Гэвч тэр үед Садагийн дотор нэг зүйл айжмаар өөрчлөгдөж байлаа. Тэр зүгээр хайрлуулахыг хүсгээ болсон. Хин нэгнийг бүхэлд нь өөрийн болохыг хүсдэг болж эхэлсэн юм.
Тэр мэдрэмж нь удалгүй түүний дараагийн харилцаанд улам хүчтэй илэрх болно. Тэгээ 1935 онд Садо дахин зөөгчөөр ажиллаж эхлэх үедээ өөрийн амьдралыг оронгоор нь эргүүлэх хүнтэй уулзжээ. Тэр хүнийг Коро Умея гэдэг байв. Гэвч Умея биш байлаа. Өөр нэгэн эр эцэст нь Садагийн амьдралын хамгийн аюултай хүн болох байлаа. Түүний нэрийг Кичизо Ишида гэнэ. 1936 оны ихэр Сада Токио хотод байрлах Йошидая хэмээх ресторанд ажилд оржээ. Тэр үед Садагийн ирээдүй арай өөрөөр эргэж магадгүй мэт харагдаж байсан юм. Өөрийн гэсэн ресторан их мөрөөдөлтэй болсон байлаа. Харин энэ мөрөөдөл нь түүнийг нэгэн хүнтэй уулзуулсан юм. Тэр бол рестораны эзэн Кичизо Ишида байв. 42 настай, туршлагатай, олонний танил, мөн эмэгтэйчүүдэд маш дуртай нэгэн байв. Эхэндээ Сада түүний ойртолтыг үл тоомсорлохыг хичээжээ. Гэвч удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн байна. Ишида түүнд өмнө нь мэдэрч байгаагүй зүйлсийг мэдрүүлсэн гэж Сада хожим ярьсан байдаг. Түүний хувьд энэ харилцаа зүгээр нэг дурлал биш байв. Тэр өөрийгөө анх удаа үнэхээр хүсэгдэж байна гэж мэдэрчээ. Удалгүй тэд нууц амаргууд болсон байна. 1936 оны 4 сарын дунд үе гэхэд тэдний харилцаа бүрэн эхэлсэн байлаа. Хоёулаа бараг салдаггүй болсон юм. Заримдаа рестораныхаа өрөөнд хамт хондог байж тэдний тухай цуурхал гарч эхэлсэн ч гэвч Садад энэ бүхэн огт хамаагүй байлаа. Тэр зөвхөн Ишидаг хардаг болсон юм. Ишида ч мөн түүнд татагджээ. Харин энэ харилцаанд нэг том асуудал байсан. Ишида гэр бүлтэй хүн байв. Түүнийг эхнэр нь хүлээж байсан. Гэвч Сада үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Түүний доторх эзэмших хүсэл улам хүчтэй болсоор байв. 1936 оны 4 сарын 23 тэд нэг шөнийг хамт өнгөрөөхөөр тохиролцжээ. Гэхдээ тэр нэг шөнө 4 өдөр болж хувирсан байна. Өрөөнөөс бараг гарсангүй. Хоол идэхээс бусад үедээ хамтдаа байсаар байлаа. Дараа нь өөр газар нүүсэн ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Өдөр шөнө, дахиад өдөр, дахиад шөнө. Тэдний амьдрал бүхэлдээ бие биенээсээ бүрдэх болсон байв. Харин Садагийн хувьд энэ үеэс эхлэн хайр наажмаар донтолт болон хувирч эхэлжээ. Ишида гэртээ буцах бүрт тэр уурладаг байв. Их нэртэйгээ байгааг нь төсөөлөх төдийд дотор нь шатаж эхэлдэг байсан. Үүнээс болж их уудаг, байнга бухимддаг болов. Тэгээд нэг өдөр өөртөө аимшигтай асуулт тавьсан юм. Хэрвээ тэр үхчихвэл яах вэ? Тэгвэл тэр хизээж өөр эмэгтэй лүү явахгүй биз дээ. Энэ бодол анх удаа түүний толгойд орж ирсэн мөч байлаа. Гэвч тун удалгүй энэ бодол санаа төдий зүйл байхаа болно. 1936 оны 5 сарын 9-нд Сада нэгэн жүжиг үзжээ. Тэрхүү жүжигт эмэгтэй хүн хайртай залууга хутгалдаг тухай гардаг байв. Жүжиг дуусгаад Сада нэг бодолтой үлдсэн байна. Магадгүй би ч бас чадна. Хэдхэн хоногийн дараа хутга худалдаж авч дараа нь Ишида дээр очисон байна. Хутгаа нүүрэнд нь тулгаад чи энэ кимоног өөр эмэгтэйд зориулж өмссөн биз дээ. Би чамайг ална гэж хэлжээ. Гэвч хамгийн ачааргалтай нь Ишида инээсэн байна. Тэр үнийг тоглоом гэж боджээ. Хайрын нэг төрлийн дүр эсгэлт гэж ойлгосон юм. Гэвч Сада тоглоогүй байсан. Тэр үнэхээр тэгж бодож байлаа. Удалгүй тэдний харилцаанд улам аюултай зүйл орж ирэв. Боомлох тоглоом. Бэлгийн харьцааны үеэр амьсгалыг нь боож сэрэл авах үйлдэл. Эхэндээ Ишида үнийг зөвшөөрсөн байна. Бүр өөрөө хүсдэг болсон гэж ярьдаг. Сада түүний хүзүүг боон дараа нь тавина. Тэд энэ үйлдэлийг олон удаа давтдаг болж. Гэвч Садагийн хувьд энэ бүхэн зөвхөн сэрэл байхаа болсон байлаа. Тэрээр Ишидагийн амнаас өөрийн гарт байгааг мэдрэх дуртай болсон байна. Түүний амьсгал, зүрхний цохилт, түүний амьдрал бүгд Садагийн хатганд байгаа мэт санагддаг болжээ. Тэгэд 1936 оны 5 сарын 17-ны шөнө бүх зүйл эргэж буцахгүйгээр өөрчлөгдсөн юм. Нэгэн буудлын жижиг өрөөнд Сада Абе, Ишида хоёр хамт байлаа. Сүүдийн хэдэн 7 хоногийн турш үргэлжилсэн галзуу мэт харилцаа тэр шөнөж үргэлжилж байсан юм. Тэд архи уусан ярилцсан. Дараа нь урдын адил бие биетэйгээ ойртжээ. Харин тэр үед Садагийн толгойд ганцхан бодол эргэлдэж байлаа. Тэр зөвхөн минийх байх ёстой. Өөр хинийгч биш. Зөвхөн минийх. Шөнийн турш тэд өмнөх шигээ боомлох тоглоомоо үргэлжлүүлсэн гэдэг. Ишида ч үүнд дассан байв. Тэр айдаггүй болсон. Магадгүй хизээч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байх. Учир нь тэр Садад хэтэрхий хитэгдэг байсан. Шөнө өнгөрч үүр цайх төхөж байлаа. Ишида ядарч туйлдсан байсан тул унтахаар хэвджээ. Сада түүний хажууд хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй суусан байна. Тэр унтаж байгаа эрэгтэйг ширтэж байлаа.
өөрийн хайртай гэж боддог хүнийг, өөрийн амьдралын хамгийн чухал гэж үздэг хүнийг. Тэгээд нэгэн мөчөд тэр шийдвэрээ гаргасан юм. Садаа аажуухан кимоногийн бүсээ гаргаж ирэв. Ямар ч яарал сандралгүйгээр тэр бүсийг Ишидагийн хүзүүнд орооджээ. Эхлээд зөөлөн дараа нь чанга. Ишида сэрээ тэмцэх гэж оролдсон баг. Гэвч хэдхэн секундын дотор бүх зүйл өөрчлөгдөжээ. Садаа суллаагүй. Харин чулам чангалсан байна. Эцэст нь Ишидагийн хөдөлгөөн аажмаар багасжээ. Амьсгал нь суларч эцэст нь бүр мөсөн зогссон байна. Садаа хожим мөрдөн байцаалтын үеэр нэгэн хачирхалтай зүйл хэлсэн байдаг. Тэрээр түүнийг үгсний дараа би тайвширсан гэжээ. Надаас асар хүнд ачаа авчихсан мэт санагдсан. Түүний хувьд энэ мөч айдас биш, харин тайвшрал байсан юм. Гэхдээ аимшигтай зүйл дөнгөлж эхэлж байлаа. Ишида нас барсны дараа Садаа тэр дороо зүгтаагүй. Харин ч эсрэгээрээ зогтсны хажууд хэдэн цаг тэрвэрч хэвтжээ. Яг л амьд хүнтэй хамт байгаа мэт. Өглөөний гэрэл цонхоор тусаж эхлэхэд Садаа босов. Тэгээд өмнө нь худалдаж авсан хутгаа гаргаж иржээ. Түүний дараа болсон зүйл Японы түүхэн дэх хамгийн зочирдон гэмт хэргүүдийн нэг болсон юм. Садаа Ишидагийн бэлэг эрхтнийг тасдаж авсан. Учир нь тэр түүнийг өөр дөөрийн болгохыг хүсэж байлаа. Хожим байцаалтын үеэр би түүний бүх биеийг авч явж чадахгүй байсан. Тиймээс надад хамгийн үнцэнтэй хэсгийг нь авсан гэж хэлжээ. Үүний дараа Садаа цусаар нь үг бичсэн гэдэг өөрийн нэрийг үлдээсэн байна. Яг л энэ хүн одоо зөвхөн түүнийх болсон мэт. Бүх зүйл дууссаны дараа тэр өрөөг орхижээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэр сандарч нуугдахыг оролдсонгүй. Харин жирийн хүн шиг алхаж гарсан байна. Тэрээр замдаа кино үзэж дэлгүүр хийсэн. Хотын гудамжаар алхсан. Гэвч хэн ч мэдээгүй тэдний хажуугаар хэдхэн цагийн өмнө хүн алсан эмэгтэй алхаж явсан гэдгийг. Харин дэм буудлын ажилчид удалгүй хаалгыг онгойлгоход Япон орныг донслогох хэрэгэл болсон юм. 1936 оны 5 сарын 19-нд сонинууд нэгэн аимшигтай мэдээгээр дүүрчээ. Нэртэй рестораны эзэн алагдсан. Сэжигтэн нь нэгэн эмэгтэй. Түүний нэр нь Садаа Абэ. Удалгүй бүх Япон түүний тухай ярьж эхэлсэн байна. Интернет байгаагүй, телевиз өргөн тархаагүй байсан. Гэсэн ч улс даяар хүмүүс зөвхөн нэг нэрийг ярьж байлаа. Садаа Абэ. Зарим нь түүнийг мангас солиотой эмэгтэй гэж үзв. Харин зарим нь түүний түүхэнд хачирхалтайгаар татагдаж байлаа. Цагдаа нар түүнийг улс даяар хааж эхэлжээ. Гэвч тэр хол яваагүй байсан юм. Тэр Токио дахь нэгэн зочид буудалд өөр нэрээр байрлаж байсан бөгөөд оргох төлөвлөгөө гаргаагүй байсан. Харин өөр зүйл төлөвлөж байсан нь өөрийнхөө амийг хорлохоор шийдсэн байлаа. Гэвч тэр төлөвлөгөө хэрэгжүүлж амжсангүй. Учир нь 5 сарын 20-ны өдөр цагдаа нар түүнийг олсон юм. Япон даяар эрен сурвалжилж байсан эмэгтэй эцэст нь олджээ. Тэрээр Шинагава дүүргийн нэгэн зочид буудалд нуугдаж байсан байна. Цагдаа нар өрөөнд орж ирэхэд тэр тайван сууж байж айсан сандарсан шинжгүй, харин ч инээмсэглсэн гэдэг. Тэр цагдаа нарт хандан та нар Садаа Абэг хайж байгаа биз дээ гэж асуусан байна. Цагдаа нар хэсэг гайхжээ. Тэдний өмнө зогсож байсан эмэгтэй илдэг төрхтэй намблаг харагдаж байв. Хэдхэн хоногийн өмнө улс орныг цочирдуулсан аимшигт хэрэг үйлдсэн хүн гэхэд итгэмээргүй байлаа. Тиймээс нэг цагдаа түүнээс нотлох зүйл байгаа эсхийг асуужээ. Тэгэхэд Садаа тайвнаар кимоногоос хөхөж цаасаар боосон жижиг бодол гаргаж ирсэн байна. Өрөөнд байсан хүмүүс тэр даруй чимээгүй болжээ. Учир нь тэр бодол дотор Ишидагийн эрхтэн байсан юм. Тэр мөчөд ямар ч эргэлзээ үлдээгүй. Садаа Абэ баривчлагдсан байна. Гэвч хамгийн гайхалтай зүйл дараа нь болсон юм. Ихэнх халуурчилд байцаалтын үеэр худал ярьдаг, өөрийгөө хамгаалж эсвэл болсон явдлыг нуухыг оролддог. Харин Садаа огт өөр байлаа. Тэр бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Бүр маш дэлгэрэнгүйгээр мөрдөгчд түүний тайван байдлыг ойлгож чадахгүй байв. Тэр намуухан хоолоогоор ярьдаг байж, заримдаа бүр инээмсэглэдэг байсан гэдэг. Ялангуяа Ишидагийн тухай ярих үед нэг мөрдөгч дараа нь түүний нүд гэрэлтдэг байсан гэж үлдээсэн байдаг. Тэд Садаагаас нэг асуултыг дахин асуужээ. Чи яагаад түүнийг алсан юм бэ? Хариулт нь энгийн байсан. Гэхдээ аимшигтай. Садаа би түүнийг зөвхөн өөрийн болгохыг хүссэн гэж хэлсэн байна. Тэр Ишидаг өөр эмэгтэйтэй байгааг төвчж чаддаггүй байж гэр бүлтэй хിവэр байгааг нь ч. Тиймээс түүний бодлоор нэг л гарц байсан. Хэрв Ишида хвэл өөр хинч түүнээс булааж чадахгүй. Өөр ямар ч эмэгтэй түүнд хүрч чадахгүй. Түүний хувьд энэ бол хайр байв. Харин бусад хүмүүсийн хувьд энэ бол өвчтөе донтолт байсан юм.
Байцаалтын тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах тусам Японы олон нийт улам их шуугиж эхэлжээ. Садаа Абе аажмаар гэмт хэрэгтэн биш үндэсний хэмжээний үзэгдэл болж хувирсан байна. 1936 оны 11 сарын 25 шүүх хурлын өдөр. Өглөөний 5 цагч болоогүй байхад хүмүүс шүүхийн байрны гадна цугларч эхэлжээ. Хүн бүрл нэг хүнийг харахыг хүсэж байв. Садаа Абе. Зарим нь сонирчрахж ирсэн бол зарим нь үзэн ядаж, зарим нь бүр биширч байсан байдаг. Шүүх танхимд орж ирэхэд урдын адил Садаа тайван харагдаж байлаа. Тэр үйлцэн хэрэгээ үгүйсгээгүй. Харин нэг зүйлдээ харамсаж байгаагаа хэлсэн юм. Тэрээр намайг бүгд гаж донтой эмэгтэй гэж харж байгаа нь хамгийн хэцүү байна гэжээ. Түүний яриаг сонссон олон хүн бүр гайхсан гэдэг. Учир нь тэр Ишидаг үнэхээр хайрлаж байсан мэт сонсогдож байлаа. Гэхдээ хайр ямар ч байсан үр дүн нь хүн амины хэрэг байсан юм. Прокурорууд түүнд 10 жилийн ял хүсжээ. Харин Садаа өөрөө бүр цаазын ял хүссэн байдаг. Гэвч шүүхийн шийдвэр өөрөөр гарав. Түүнд 6 жилийн хорих ял оноосон байна. Ял харцсангүй бага байсан тул улс даяар маргаан урнажээ. Зарим хүмүүс тэрхий хөнгөн ял гэж үзсэн. Харин зарим нь түүний өнгөрсөн амьдрал, хүчирхийлэл, хаягдсан мэдрэмж, сэтгэл зүйн асуудлуудыг харгалзсан гэж үзсэн юм. Гэвч энэ түүх шоронгоор дууссангүй. Харин эсрэгээрээ домог эндээс эхэлсэн юм. 1941 онд Садаа Абе суллагдсан бөгөөд тэр үед хүн амны хэрэгээс хойш яг 5 жил өнгөрчээ. Суллагдсныхаа дараар тэрээр өөр нэрээр амьдрахыг оролдсон байна. Хүмүүсээс хол, өнгөрснөөсөө хол. Гэвч боломжгүй байлаа. Учир нь Япон даяар бүгд түүнийг мэддэг болсон байсан юм. Түүний нэр номонд гарч эхэлжээ. Сэтгүүлүүд ярилцлага авч жүжиг хүртэл бүтээсэн байна. Зарим зохиолчид түүнийг аюултай эмэгтэй гэж дүрсэлсэн бол харин зарим нь нийгэмд хаягдсан нэгэн эмэгтэй гэж харсан байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Садаа Абе бодит хүнээс илүү бэлэг тэмдэг болж эхэлсэн юм. Хайрын төлөө бүхнийг хийх эмэгтэй, эсвэл донтолтын золиос болсон эмэгтэй, эсвэл зүгээр аимшиг талуурчин. Өнөөдөр хүртэл хүмүүс түүнийг хэрхэн дүгнэх талаар маргалцсаар байдаг. Садаа Абегийн түүх бол зүгээр нэг хүн амны хэргийн түүх биш. Энэ бол хайр ба эзэмших хүсэл хоёрын ялгаа хаана байдаг тухай түүх юм. Хэн нэгнийг хайрлана гэдэг түүний өөрийн өмч болгоно гэсэн үг биш. Гэвч Садаа энэ ялгааг ойлгож чадаагүй. Тэр хайртай хүнээ алдхаа сайсан. Тэгэд эцэст нь өөрөө тэр хүнийг үрд алдсан юм. Олон жилийн дараа энэ хэрэг Японы хамгийн алдартай гэмт хэрэгүүдийн нэг хിവэр үлджээ. Учир нь хүмүүс өнөөдөр ч гэсэн нэг асуултыг асар ихээр асуудаг. Садаа Абе үнэхээр хайрлсан уу? Эсвэл тэр зүгээр эзэмшихийг хүссэн үү? Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрв та KS13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.